Сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчид болон сонсогчдоо. Монголчууд бид бүхэн нэгэн цагт дэлхийн талыг эзэдж 3 твийн тэнгэр дор нэр сүрээ гаргаж явсан баатарлаг түүхтэй ард түмэн. Гэвч өнөөдөр Монгол үндэстэн бид үндсэндээ 5 хуваагдаж, 5 хэвд багтаж, 5 өөр бодлогын дор амьдарч байна. Мэдээч хэрэг өвөр Монгол хятадын захиргаанд оршиж, харин Бурайд, Хавьмаг туваачууд Оросын захиргаанд байж, ганц үлдсэн халах монголчууд цөөн тооны бусад монгол угсаатнуудтайгаа нийлэн өөрийн төр удсаа байгуулж өөрийн туг сүлдэн дор турга тусгаар оршиж байна. Тэгвэл Монгол үндэстэн энэ хэмжээнд хүртлээр задарсан нь зүгээр нэг тохиолдлын зүйл байсан уу? Мэдээч үгүй. Энэ бүх үр дагавар нь олон зууны турш Монголын эсрэг чиглэсэн нарийн төлөвлөгөөнүүдийн үе шаттай хэрэгжүүлсэн гадны улсуудын стратегиудын үр дүн юм. Тэгэхээр хүн төрлөختний түүхэнд ховорхон тохиох асар хүчрхэг эзэнт гүрнийг хэрхэн ямар ч гадны дайн байлдаангүйгээр дотроос нь задлаж сэтгэл зүй болон газар нутаг соёл хийгээд удам угсаагаар нь өөр хооронд нь хувааж чадсан талаар өнөөдөр ярих болно. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох TGNM Systems IT Store-ыг танилцуулж байна. Та бүхнийг цахим ертөнцөөр аялахтай туслах хамгийн хүчрхэг компьютеруудыг худалдааж байгаа. За мөн та бүхэн өөрсдийнх нь хэрэгцээ шаардлагад тохируулан хамгийн боломжтой үзүүлэлттэй компьютеруудыг худалдан авах боломжтой юм. Түүнчлэн StorePay, Pocket Zero, Son зэрэг зээлийн аппликейшнуудыг ашиглан худалдан авалт хийх боломжтой. Мөн та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Shopee Hub CGM сайтыг танилцуулж байна. Та хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой юм. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүлэн аваарай. Хамтран ажиллагч байгууллага Shopee Hub CGM. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно штэ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно штэ минь. Найдвартай өрнө захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно штэ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. Тэгэхээр Монгол үндэстнийг задралт хүргэсэн хамгийн чухал суурь шалтгаан бол 1644-өөс 1911 оны хооронд бараг 300 гаруй жил тасралтгүй хэрэгжсэн чин гүрний хуваа захир хүчийг нь сулруул гэдэг үндсэн стратеги гэж хэлж болно. Манжууд анхнаасаа монголчуудын хүч чадал, дайчин зан чанарыг сайн мэддэг байв. Учир нь өмнөх түүхэнд монголчууд манжуудын өвөг болох зөрчдүүдийг удаа дараа эзлэн түрмгийлэн захирч байсан арвин их түүхэн холбоо оршиж байв. Иймээс манжууд монголчуудыг маш сайн мэдэж байсан тул бидний өвөг дээдсийг аль болох өөр хооронд нь нэгтгэхгүй байх, ив нэгдэхгүй байлгах замаар Монголыг удирдах болох юм гэж тодорхойлсон байгаа юм. Нэг ёсондоо бол монголчуудыг геополитик, язгуур, эрх ашиг, сэтгэл зүй, соёл гэсэн үндсэн 4 чиглэлээр хооронд нь задалж нэг нэгнээс нь харилцаа холбоог нь салангад байлгах стратеги гэж ойлгож болно. Тэгвэл үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэвэл мэдээч хэрэг эхлээд Монгол үндэснийг халах өвөр Монгол, ойрд Монгол гэсэн 3 том бүсэд хувааж тусад нь захирах бодлого баримтлав. Мөн бүх Монгол үндэстнийг манжийн тугандор оруулсныхын дараагаар бүсүүдийн хооронд чөлөөтнүүдэд хийх, нэг нэгнтэйгээ чөлөөтэй харилцах, мөн чөлөөт худалдаа хийхийг хориглох хууль гаргасан байдаг. Нэг ёсондоо бол халахын ноёд өвөр Монгол руу очихын тулд манжийн засаг захиргаанаас зөвшөөрөл авч очдог болсон гэсэн үг. Мөн үүнтэй зэрэгцээд дайвар бодлого буюу маш хортой бодлого явагдсан нь Монгол ноёдыг тэд зэрэглэлд оруулж бүгдд нь манжийн хэрэгэм зэрэг олгосон бөгөөд энэ нэг ёсондоо бол цаад утгаараа Монгол ноёд бүгд манжийн хаанд захирагддаг болсон гэж ойлгоход болно. Түүнчлэн Монгол ноёдын дотор ата жөтөө өрсөлдөөнийг зориуд бий болгож нэг нэгэндээ итгэхгүй байх, нэг нэгнийгээ сэжгэлдэг тиймэрхүү зан авирыг айжмаар суулгаж өгөв. Ингэснээр цаашид Монгол ноёдын дотор харилцан нэг нэгэндээ итгэх итгэлцэл нь бүр мөсөн унтарсан ноцтой үр дагавар авчирсан байдаг. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хуваа захир хүчийг нь сулруул хэмээх стратегийн хүрээнд Монгол ноёдыг бие даан зэрэг татлах хийх эрхийг нь байхгүй болгов. Ингэснээр монголчууд дур мэдэн их цэрэг босгох, хамтран цэрэглэн босох ямар ч боломжгүй болсон юм.
Мөн чин гүрний цэрэгт татагдсан Монгол ирчүүдийг өөр хооронд нь нийлүүлэхгүй байх буюу өвөр Монголоос татагдсан цэргүүдийг хасхаас татагдсан цэргүүдтэй хамт байлгахгүй, ойрдуудыг ч мөн хамт байлгахгүй гэх мэтээр бүгдийг нь манжийн айрамд салангат нэгжүүдэд хуваарлдаг болов. Ингэснээр маш урт хугацааны бодлохоор Монгол цэргийн нэгдмэл хүчийг үе шаттайгаар устгасан гэж үздэг. Түүнчлэн манжууд яасч үгүй шашныг мөн улс төрийн зэвсэг болгон ашигласан байдаг. Тухайлбал 17 дугаар зууны үеэс эхлэн төвдийн зам нарыг Монголд маш олноор нь оруулж ирж, монголчуудын үндэсний ухамсарыг бодлохоор устгаж, гүн ухааны төвтэй хүлцсэнгүй ёс суртахууныг Монгол үндэстний дотор төлөвшүүлсэн байдаг. Нэг ёсондоо бол монголчууд буддын шашныг эхэнд өөрсдийн эв нэгдлийн төлөө ашиглаж байсан бол манжууд энэхүү шашныг монголчуудын дороотлын нэгэн хүчин зүйл болгох стратеги хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Монгол бичгийн хэрэглээг хязгаарлаж, манж үсэг, хятад үсэг хэрэглэдэг болгох оролдлого хийсэн боловч энэ нь аз болж амжилт олоогүй юм. Мөн хамгийн аюултай нь манжууд Монголын түүхийн тайлбар толийг өөрчлөх гэж оролдсон явдал. Тухайлбал тэд Монгол хаадын удам угсааг манжид захирагдаж байсан мэт дүрслэн тайлбарлах тарих угаалтуудыг ихээр хийж байсан гэдэг. Үүнийгээ тэд монголчуудын байгуулсан юан гүрнийг хятадын өмнөх хаант улсуудын нэг байсан мэтээр түүхийн бичвэрт оруулж, Монголын түүхийг хятадын дотоодын түүх мэтээр ойлгуулах гэж маш их хичээсэн юм. Хэрв тэд үнэхээр үүнийг хийж чадсан бол монголчуудын үр удам 150-аас 250 жилийн дараа гэхэд өөрсдийгөө хан үндэстэн хэмээн бодож сэтгэж, манжийн захиргаанд угаас байсан мэтээр ойлгох маш том аюул тэгдэх байв. Гэхдээ аз болж тэд үүнийг хийж чадаагүй юм. Тэгэхээр манжийн энэхүү хортой стратегийн үр дүнд Монголын нэгдмэл төрийн ойлголт бүрэн сарниж, халах өвөр Монгол ойрд монголчууд тусдаа бодлохтой бие даасан нэг нэгнтэйгээ хамааралгүй мэтээр иймэрхүү сэтгэхүйтэй болж эхлэв. Мөн Монголын цэргийн хүч суларч бие даасан тэмцэл хийх чадваргүй болж монголчуудын нэг нэгэндээ итгэх итгэлцэл алдагдаж, гадны улсад түшгэлсэн сэтгэл зүй гүн бат суусан гэх мэтээр маш олон сөрөг талууд бий болов. Тэгэхээр эцэст нь манж Монгол хоёр холбоотон байсан гэж ярьдаг хүмүүс бодит үннийг мэдэх цаг нь болсон байх. Үнэхээр холбоотон улсуудын харилцаа арай ч юм байдаггүй байхаа. Тэгэхээр Монгол үндэснийг дороотлуулахын тулд гадны зүгээс хийсэн дараагийн аимшигтай стратеги ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхэн хэдийнэ танил болсон гэдэгт итгэж байна. Мөн та бүхэнд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөгөө хэрэг болвол авторг нь хууль зүйн товчоонд хандаарай. 20 дугаар зуун гарч манжчин гүрний хүч чадалд ороотохдоо зэрэгцээд Монгол үндэстэн цагийн байдлыг овжноор ашиглаж тусгаар тогтнолын төлөөх үндэсний хэмжээний тэмцлийг үрдүүлв. Харин хаант Орос улсын зүгээс Монголын асуудалд баг багаар оролцож эхэлсэн бөгөөд тэд Монгол үндэстний дотроос халахыг онцгойлон дэмжиж бусдыг нь үл ойшох бодлого явуулж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо бол өнөөгийн Монгол улсын тусгаар тогтнолыг дэмжих санаа тэдэнд байсан ч Оросын дотор Монгол угсаатнууд олноороо амьдардаг тул энэ асуудалд том болгоомжтой хандаж байв. Тэд Бурайд, Туваа, Халимаг, Өвөр Монгол зэрэг монголчуудыг аль болох халахад болж буй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнүүдтэй эвлэлт нь нэгдүүлэхгүй байх хатуу бодлогыг баримталж байв. Улмаар 1912 онд Богд хаант Монгол улсыг тунхагласны дараагаар хаант Оросын зүгээс Монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Хятадын автономт бүс гэх хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн юм. Үүгээрээ тэд Богд хаант Монгол улсыг өөр бусад улс орнуудтай бие даан гадаад харилцаа тогтоох, гадаад бодлого явуулахыг шууд хязгаарласан гэсэн үг. Мөн хаант Орос улсын зүгээс Монгол улсын зэвсэглийн салбарт анхаарал хандуулж тодорхой хэмжээний зэр зэвсэг нийлүүлж байсан боловч тэд бүхнийг өөрсдийн хүслээр байлгахыг хүссэн. Тухайлбал монголчууд баруун Монголыг чөлөөлөхийг хүссэн ч хаант Оросын тал энэ бол тусдаа асуудал гэх мэтээр татгалзаж хориглож байв. Мөн хамгийн гол нь Богд хаант Монгол улс байгуулагдсны дараагаар Бурайдууд Монголтой иргэн нэгдэх хүсэлт гаргасан боловч Орос улс үүнийг шууд хориглосон байдаг. Улмаар 1914 онд Тувааг хаант Орос улс өөрсдийн вассал болгон өөрсдөө тасдан нэгтгэж Тувааг бүрэн өөрсдийн хяналтанд оруулав. Мөн Оросд байдаг Халимаг болон бусад Монгол угсаатнуудыг хаант Оросын зүгээс ажиглалт хийх шаардлагатай гэх үндэслэлээр тэдний нэгдэх хүслийг хойшлуулсаар байсан байгаа юм. Хаант Оросын зүгээс энэ мэтээр Монголыг дэмжиж байгаа ч юм шиг, эсвэл бүр дэмжихгүй байгаа ч юм шиг бөөрөнхий бодлого явуулсны эцэст Монгол туурхтны иргэн нэгдэх нэгдэл түүхэн боломжтой цаг хугацаанд хэрэгжиж чадаагүй маш харамсалтай үр дагавар бий болсон юм.
Хаант Орос Монголын тусгаар тогтнолыг онолын хувьд дэмжсэн боловч бодит байдал дээр Богд хаант Монгол улс нь дэндүү хязгаарлагдмал байдалд орсон юм. Мөн Хаант Оросын уг бодлогын улмаас хожим зөвлөлт холбоот улсын Монголд хандах үндсэн хандлага тодорхойлогдож, Монголыг Оросын геополитикийн буфер болох ихлэл тавигдсан гэж үздэг. Тэгвэл монголчуудад хэрэгжүүлсэн дараагийн хортой бодлого бол зөвлөлт холбоот улс буюу Коминтерны зүгээс хэрэгжүүлсэн үзэл санааны задралын стратеги байв. Энэ нь мөн Хаант Оросын бодлогыг зарим талаараа шууд хуулбарласан бөгөөд тэд монголчуудын нэгдлийг зогсоож, харин нэмээд үзэл сурталын довтлохоо хийж, үндэсний ухамсарыг өөрчлөх оролдлого хийсэн. Хаант Орос улсын суурин дээр зөвлөлт холбоот улс байгуулагдаж, улмаар зөвлөлтийн Коминтерн Монголын тусгаар тогтнолыг дэмжиж буй мэт дүр үзүүлсэн ч үнэн хэрэгтээ тэрхүү дэмжлэхийн цаагуур монголчуудын үндэсний ухамсар, уламжлалт бүтэц, оюун санааны нэгдэл зэргийг социалист суртал ухуулахад уусган задлах бодлого хэрэгжүүлсэн юм. Мэдээж хэрэг энэ нь шууд колоничлолын хэлбэр биш боловч яг үнэндээ үзэл санааны колоничлол байв. Тэд тусгаар Монгол улсыг зөвлөлт холбоот улсын нөлөөнд бүрэн оруулахын тулд монголчуудын үндэсний язгуур ухамсарыг задлах нь нэн чухал гэж үзсэн байна. Тэгвэл үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэвэл 1930-аад онд Монголд их хэлмэгдүүлэлт явагдаж, Монголын сэхэтнүүд, лам ноёд, түүхч, цэргийн генералуудыг олноор нь ардын дайсан хэмээн цоллож, хэлмэгдүүлэн устгаж, хорихыг нь хориж эхлэв. Үүний улмаас Монголын оюун санааны гол дархлаа болсон нийгмийн давхарг үндсэндээ устж үгүй болсон юм. Мөн тэд Монголын түүх уламжлалыг феодалын үлдэгдэл хэмээн ад үзэж, Чингис хаан их Монгол улсын түүхийг номноос хасаж, оронд нь Оросын хувьсгал, марксизм, ленинизмын талаар заан сурталчилдаг болсон. Мөн хамгийн хор хөнөөлтөө нь Монголын тусгаар тогтнол бол ард түмний хүсэл бус гагцхүү зөвлөлтийн тусламжийн үр дүн гэх суртал ухуулахыг маш хүчтэй хийж эхэлсэн байдаг. Гэхдээ яг үнэндээ бол зөвлөлтүүд хэдийгээр өөрсдийн эрх ашигын үүднээс манай тусгаар тогтнолыг дэмжиж тусалсан үнэн боловч Монголын тусгаар тогтнол эцсийн эцэст монголчууд бидний мөнхийн хүсэл байсан гэдгийг мартах ёсгүй. Улмаар зөвлөлт холбоот улсын зүгээс Монголын түүхэн судалгааг зөвхөн Коминтерны чиглэлд нийцүүлсэн байхаар хяндаг системийг бий болгов. Мөн 1937-оос 1939 оны хооронд бараг бүхий л хийдүүдийг буулгаж, лам нарыг нь буудан хорох, эсвэл хөдөлмөрийн лагерт цөлсөн байдаг. Нэг ёсондоо бол шашин бол хар тамхи, шашин бол мунхруулагч гэх үзэл санааг зөвлөлт холбоот улсын үед анх гаргаж, Монголыг шашингүй улс болгохоор зорив. Бүгд найрамдах Монгол ард улсын боловсрол, түүх, соёлын салбаруудыг бүгдд нь зөвлөлт маягаар шинжилэн байгуулж, Монголын онцлогийг тэр чигт нь устгаж, монголчуудын өөрсдийгөө таних түүхэн кодыг арилгах алхам хийсэн байдаг. Мөн Монголыг гадаад харилцааны хувьд бүрэн хянаж, гадаад бодлогоо бие даан гаргах бус Москвагаар дамждаг системийг угсарсан гэж хэлж болно. Мөн монголчууд өвөр Монгол, Бурайд, Туваа, Халимаг зэрэг бусад Монгол туурхтнуудтайгаа холбоо тогтоох бүх оролдлогуудыг өөр улсын дотоод хэрэгт оролцож болохгүй гэх шалтгаанаар тас хорьсон юм. Тэгээд эцэст нь 1945 онд болсон Яалтын баг хурлаар Монголын тусгаар тогтнол дэмжигдсэн боловч харамсалтай нь Монгол туурхтан иргэн нэгдэх тэр хүсэл бүр мөсөн замхарсан түүхтэй. Та миний одоо баруун талд харагдаж байгаа номын санд ингээд ямар номнууд байгааг бүгдээрээ харж байгаа бах. За үр дүнд нь гэвэл манай сувгийн зүгээс эрхлэн гаргасан энэ XX түүх, хүн төрөлхтний фото түүх гээд хатуу хавцтай бас овоо зузаан одоо хэдэн хуудастай юм те харъя хэд болчихлоо. За 290 хуудастай энэхүү маш гоё ном бол одоо ингээд бэлэн болоод аль бие ёсоор гар дээр ирчлээ. За ингээд та бүхэн одоо хэрвээ номоо худалдаж авахыг хүсвэл за доор одоо сэтгэл хэсэгт байгаа зааврын дагуу та худалдаж авах боломжтой. За ном маань бол нэлээд цөөхөн тоогоор гарсан. Бас нэлээд хэдэн бол ерөнхийдөө ингээд зарагдчихлаа. Надад бол одоо миний сэтгэлд бол үнэхээр хүрж байна. Одоо өнгө хавцас, дизайн, загвар, агуулга гэх мэт одоо бүх зүйл нь бол таалагдж байгаа гэж хэлэхэд болно. Тэгвэл хамгийн сүүлчийнх нь буюу гадны улсуудын зүгээс Монголд хэрэгжүүлж буй дөрөв дэх стратеги нь барууны либерал үнэт зүйлсээр дотоод ухамсарыг задлаж байгаа явдал юм. Барууны зүгээс эргчлөө, хүний эрх, өөрийнхөөрөө байх гэх мэт концепцүүдийг хэд их дөвийлгэж, үүний улмаас ёс суртахуун, гэр бүлийн уламжлалт харилцаа, үндэсний дархлаа гэх мэтээр Монголын язгуур үнэт зүйлсийг хэд хуучинсаг, хэд дарангуй үзэл гэх мэт ойлголтуудыг нийгэмд бий болгоод байна. Улмаар гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүдийн харилцааны уламжлалт хүмүүжил эрчимтэй суларч,
Мөн глобалчлал нэрийн дор үндэсний бахархал, үндэсний ухамсар маш эрчтэй суларч байна. Түүнчлэн эх оронч үзэлтэй хүмүүсийг нацист, фашист, экстремист үзэлтнүүд, дэлхийн хөгжлөөс хоцорсон оркууд, бүдүүлгүүд, хуучинсаг хүмүүс гэх мэтээр гутаанд доромжлох үзэгдэл маш их дэлгэрв. Гэтэл угтаа бол сайн муугаар сав дүүрч байж хорвоо ертөнц тэнцвэртэй оршдгийн адилаар улс орон хүртэл олон ургач, олон санаа, олон үзэл бодлын суурин дээр улам бүр хөгжин батчдаг чамтай. Үүнээс гадна зарим төрлийн бус байгууллагууд хандив сургалт гэх нэрээр үзэл сурталын зөөлөн хүчний нөлөөг дэлгэрүүлдэг болов. Нэг ёсондоо бол төр, боловсрол, иргэний нийгмийн салбарт гадны хандив сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсдийн үнэт зүйл хандлагыг нөгөө талаараа сулруулж байгаа юм. Төрийн бус байгууллагуудын дийлэнх нь ард иргэдийн нэрийн өмнөөс ярьж байна гэдэг боловч яг үнэндээ ихэнх нь шахуу үндэсний язгуур ирэх ашиг их ойлголт огтосоо байдаггүй. Улмаар боловсролын систем мөн айжимдаа баруунжиж байна. Үүнд мэдээч зөв зүйлч бий, эрсдэлтэй зүйлч бас бий. Мэдээч хэрэг Монголын залуучууд барууны өндөр хөгжилтэй соёлжсон улс орнуудад сурах боломж энэ хэмжээгээр нэмэгдэж байгаа боловч нөгөө талаараа барууны боловсролын системийг хэд шүтснээс болоод Монгол ухаан, Монголын уламжлалт философиг орхигдуулах хандлага ажиглагдах болов. Мөн Монголын үндэсний ухамсар, бидний уламжлалт мэдлэг арга барилыг хит хуучинсаг, шинжлэх ухаанч бус гэх мэтээр гадуурхах ботсон харагддаг. Ер нь бол та бүхэн хоцрогдож байна. Та бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэх ёстой. Харин бид бол цаг үе гэх философи юм. Ер нь ингээд хараад байхад одоо ч тэр 1990 оноос өмнө ч тэр яг үнэндээ социализм, либерализмаас солигдсноос биш нэг их өөрчлөгдсөн зүйл харагдахгүй байна. Мөн барууны либерализм өөрөө хэд экстремист болж байгаагийн бас нэг жишээ нь хүний эрх нэрийн дор уламжлалт, гэр бүл, ёс суртахууны харилцаа руу хит их дайралт хийснээс болж хүний эрх гэх ойлголт нь ард түмний эв нэгдлийн төлөө бус харин нийгмийг өөр хооронд нь улам бүр татцуулах сөргөлтөөнд чиглүүлэх ботсон юм. Тухайлбал бэлгийн цөөнх байх нь нэр төрийн хэрэг, бахархалтай хэрэг гэх мэт ойлголтыг түгээн дэлгэрүүлж байгаа нь нийгэм дотор асар том татцлыг авчирч байна. Бэлгийн цөөнх иргэдийг язгуурлан гадуурхах нь мэдээч хэрэг утгагүй. Хүний эрх талаасаа байж боломгүй үйлдэл. Бэлгийн цөөнх иргэдийн эрх ашигыг хамгаалж дуу хоолойг нь хүлээж авч байх ёстой. Хэдий тийм боловч бэлгийн цөөнх байхыг сурталчлан таниулж, бусдыг уриадж, энэ нь зөв зүйл юм шүү гэж уриалах нь өөрөө хамгийн буруу зүйл юм. Харин зүйлд нь гэвэл кино урлаг, дуу хөгжим, контент мөн олон нийтийн инфлюенсерүүдээр дамжуулан монголчуудын амьдралын хэв маяг, үнэт зүйл, гоо сайхны мэдрэмжүүдийг амжилттай өөрчилж чадав. Үр дүнд нь өнөө үеийн залуус өөрсдийн язгуур соёлыг бусад улсуудынхаар орлуулж амжилт гэх үгийг зөвхөн баян болох, гоё машин унах, гадаад явах гэх мэт хэмжүүрээр ойлгодог болж өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ контентоос нэг зүйл өөрөө маш тодорхой харагдаж байгаа нь монголчууд бид хүчрхэг байдлаа алдснаар бид бүхэн нөлөөлөгч бус, харин бусдын нөлөөнд өртдөг ард түмэн болон хувирсан явдал юм. Манжчин гүрний үед ч тэр, зөвлөлт холбоотуулсан үед ч тэр, ардчлал чөлөөт зах зээлийн үед ч тэр ялгаагүй гадны улс орнуудын зүгээс манай улсад нөлөөлөх нөлөөллийн арга барилууд нь цаг үетэйгээ зохицон өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна. Монголчууд бид нөлөөлөгч бус, харин бусдын нөлөөнд автагч үндэстэн болсон хамгийн эмгэнэлтэй. Мөн нэг зүйлийг ажиглахад монголчууд бидэнд манай хойд хөрш Оросын холбооны улс, мөн урд хөрш бүгд найрамдах хятад ард улс, түүнчлэн 3 дахь хөршүүдийн аль нь ч ялгаагүй хинэнч бидэнд туслахгүй. Учир нь тэдэнд бүгдэд нь өөрсдийн эрх ашиг гэж бий. Иймээс монголчууд бид 2 хөрш болон 3 дахь хөршүүдтэйгээ харилцсан зөв тоглолт хийж Монгол дахь хүчний тэнцвэрийг тэнцвэртэй авч явах, мөн үндэсний язгуур дархлаа буюу өөрсдийн соёл, түүх, зан заншил Монгол гэсэн ондоочлоо төрийн бодлохоор дэмждэг болох хэрэгтэй бололтой. Гагцгүй ингэж чадаж байж бид бүхэн үндэсний дархлаа, үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа хамгаалж үлдэж чадах юм.